одоо манай нийгэмд байгаа хамгийн хүчирхэг зэвсэг бол ерөөсөө л үндсэн хууль гэж. Дугаар хорооны иргэн болгон өөрийнхөө эрх ашигыг хамгаалъя л гэж бодож байгаа бол үндсэн хуулийг ойлгох хэрэгтэй. Бүр тэр ойлгохоор барахгүй тэр үндсэн хууль заагдсан эрхээ төшмлүүдээс нэгдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг энэ төшмлүүд чинь нэг тушаал гаргачихвал тэрнийг зөв гэл ингээд Австралиуд тэгдэг, Канадууд тэгдэг, Америкууд тэгдэг гэдээ ингээд яваад байна шүү дээ. Тэгтэл тэр болгон чинь бол манай үндсэн хуулийн зарчимд нийцсэн байх хэрэгтэй. Тэр дугаар хорооны иргэн төрийн төшмлээс үндсэн хуулийн шаардлагыг нэхэх эсвэл Австралид байдаг нэг жишээ ч юм уу 1 2 чи 2 ондоо болчиход байна шүү дээ. Нэг гэр бүлийг жишээг авъя л да. 5 гишүүнтэй гэр бүл байлаа гэх юм бол одоо үүссэн маргааныг шийдвэрлэхэд санал төрөлдөөнийг шийдвэрлэхэд заавал нэг бүгдээрээ тавуулаа хүлээн зөвшөөрснэг албан ёсны одоо нэг шалгуур ч гэдэг юм уу шийдэл хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэгэхгүй одоо айлын өрхийн тэргүүн өөрийн нэг шалгууртай жишээлбэл ад жаргал гэхэд одоо тэр хүн өөрийнхөө нэг бодолтой, эхнэр нь нэг ондоо бодолтой, хүүхэд нь нэг ондоо бодолтой байх юм бол тэр гэр бүл чинь яг амьдрал гэдэг маань амьдрал биш одоо товтон хэрүүл маргаан зөрчилтэй болчих гээд байна шүү дээ. Тэр манай Монгол улсынхаа нийгмийг 3.5 сая хүнтэй гэр бүл гэдэг ингээ үзэх юм бол энэ 3.5 сая хүнд чинь бүгдээрэнд нь хүлээн зөвшөөрчихсөн албан ёсны зөв буруугийн шалгуур хэрэгтэй байна шүү дээ. Энэ шалгуур маань юу вэ гэхээр зэрэг ерөөсөө л манай үндсэн хууль. Үндсэн хуульд одоо биднес чинь манай нийгэм маань яагаад оршин тогтноод байгаа юм? Хүмсүүд бие биентэйгээ харьцахад тэр хүмсүүд гэдэг дотор одоо гэр бүлийн дотор эхнэр нь нөхөртөөгөө, нөхөр нь эхнэртэйгээ, хүүхэд нь аавтайгаа, аав нь хүүхэдтэйгээ, эсвэл байгууллагын дарга нь ажилтнтайгаа, эсвэл одоо улсын ерөнхийлөгч нь малчнтайгаа харьцахад заавал баримтлах ёстой тийм шалгуур зарчмуудыг үндсэн хуулиар тодорхойлсон байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ одоо үндсэндээ бол одоо нийгэм дотор энэ олон гоё ургалч үзлүүд байна. Зарим нь одоо ургадагч байгаа бах, зарим нь ургадаггүйч байгаа бах тий. Тэр энэ олон үзэл баримтлуудыг чинь шүүн хилцэж чинь энэ чинь оновчтой, энэ чинь зүйтэй, энэ чинь буруу гэдэг дүгнэлтүүдийг хийхэд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг биднес ерөөсөө үндсэн хуулийнхаа тэр зарчмуудыг баримтлах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ үндсэн хууль гэдэг маань бол манай одоо нийгмийн 3.5 сая гишүүдийг бүгдээрингийн нэгтгэж байгаа үзэл санаа, үзэл баримтлалын хүчин, нийтлэг хүчин байгаа даа. Ийм юм байхгүй бол биднес дур дураар л одоо нэг нь нөгөө Москва туучин сайхан амьдарч яснаа яриад, нөгөөх нь Бээжин сайхан амьдарч яснаа яриад, одоо нөгөө зарим нь Вашингтон сайхан амьдарч яснаа яриад ингээл тэгэл нэг хоорондоо нэг бөөн маргаан тэмцэлтэй мэтгэлцэн болоод яваад байна шүү дээ. Үндсэн хууль байхгүй бол энэ нийгэм дотор чи эмх замбраагүй байдал үүсэх гэдэг. Хамгийн түрүүнд тэр эмх замбраагүй нь годомжинд гарч байгаа эмх замбраагүй байдлаас өмнө биднээсийн оюун санаанд байгаа одоо эмх замбраагүй байдал байгаа шүү дээ. Тэр энэ оюун санааг чинь биднээсээ бүгдээрингийн сайхан одоо хашид цэгцэлж өгөх хамгийн хүчирхэг одоо бидэнд байгаа зэвсэг маань бол одоо үндсэн хууль гэж ингэж хэлж болохоор байгаа байхгүй. Нэг их яг би бол өөрөө инженер хүн тэгээд надад ажиглагдсан том 2 өөрчлөлт манай нийгэмд одоо явагдаж байна. Нэгдүгээрх нь бол яг биднес бүгдээрээ мэддэг л дээ хуучин социализмын эсвэл коммунизмын одоо тогтолцооноос биднес одоо энэ ардчилсан тогтолцоо руу шилжлээ гэдэг. Тийм. Энэ бол айгүй маш том одоо биднээсийн оюун санаанд байж байгаа айгүй том юу байхад байхгүй одоо өөрчлөлт гарч байгаа те. Гэхдээ тэр өөрчлөлт нь маш хэцүү явж байна. Яагаад тэгэхээр энэ дотор ч байж байгаа маш олон ойлголтууд хуучин одоо жишээлбэл төр гэх юм бол биднээсийн өмнөөс шийдвэр гаргадаг, бидний сайн мууг нь шийддэг, биднээсийн амьдралыг шийддэг ийм бүтц байсан бол өнөөдөр манай үндсэн хуулиараа бол төр бол иргэддээ үйлчилдэг бүтц болсон шүү дээ. Тэгтэл одоо болтол биднес нөгөө төр маань бол одоо биднээсээ залдаг, чиглүүлдэг, хяндаг, шийтгдэг, шагнадаг ийм бүтц гэсэн ойлголт нь хэвээрэл ингээл яваал одоо наадмаа хүртэл төрийн наадам гिचгсэн ингээл яваад байна шүү дээ. Хоёр дахь том өөрчлөлт манай нийгэмд явж байгаа том өөрчлөлт бол их олон судлаач нар энэ талаар бол нэг анхаарал хандуулахгүй байгаа. Биднээс одоо манай нийт хүн амын маань бараг талаас илүү нь бол одоо суурин газар амьдарч байна. Суурин газар амьдрах хөдөө алс нутагт амьдрах хоёр чинь 2 ондоо амьдралын хэв маяг ба шүү дээ. Тэр суурин газарт амьдарч байгаа улсууд бол хүссэн ч хүсээгүй ч хүн болгон нөгөө хурцтойгоо хамт ажилладаг улсуудтайгаа харилцаж өдөр тутам харилцаж нөгөөтгтөөгөө хамтарч ажиллаж ижил
нөгөө юу чинь одоо нөгөө амьдрал ахуйн ирээдүйн бол бас нэг гэрэлтэй гигээ төвтэй болох гэдэг шүү дээ. Тэгтэл нөгөө хөдөө амьдарч идэг тэр нэг уул юм хурдч идэг юм уу одоо нэг говийн эсвэл одоо нэг дорнтын их талд ч юм уу ганц гэрээр амьдарч байгаа улсуудад бол одоо нэх тэр хурш гэдэг ч юу байла одоо нэг одоо жишээлбэл тэнд нэг адууга морио унаад чанхан шиг хашгирж дууга дуулаад аялаад ингээд явхад бол нэг бусдын ирэх шиг одоо хөндөгдөх гэж юм байхгүй шүү дээ. Тэгтэл Улаанбаатарт одоо тэгээ морио өнөөл нөгөө нэг дорнтын их талд давхиж байгаа шиг чангаарлал дугаараа хашгираад явах юм бол болох уу? Болохгүй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол хоёр дахь айгүй том өөрчлөлт ингэж яваад байна тий. Тэр энэ хоёр өөрчлөлт зэрэг явж байгаадаа манай улсад манай нийгэм зэрэгцэж явж байгаагаараа одоо бидний их олон нийгмийн харилцаанд их олон асуудлуудыг үүсгэж байна л да. Энийг бид ингэж ялгаж салгаж ойлгомоор байгаа байхгүй. Тэгтэл тэр хөдөө амьдарчсэн тэр улсуудад бол тэр нэг одоо Улаанбаатарын тэр саарлууд нь баталсан хууль надад ямар хамаатай байх юм да. Би ч одоо нөгөө маллаад эндээ нэг сайхан амьдарч явал яг тий одоо тэр бол одоо нөгөө нүүдэлчин ахуй амьдралын маань нэг онцлог тал байгаа даа л да. Тэгтэл одоо өнөөдөр улам олон залуучууд, улам олон хүмүүсүүд Монгол руугаа орж хот руугаа орж ирж байна. Тэгээд нөгөө заавал хүссэн үсээгүй нийгмийн харилцаанд орж эхэлж байна. Тэр хуучин нөгөө нэг эзгүй одоо уулын мухарт хүртэл амьдарч ирсэн айлууд чинь интернет, утас, гар харилцаагаар чинь дамжаад нийгмийн харилцаанд ороод эхэлж байгаа учраас тэгэхээр хүссэн үсээгүй нөгөө хүмүүсүүд бие биентэйгээ хамтарч ажиллаж байгаа, харилцаж байгаа учраас энэ заавал зохицуулт хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэр энэ зохицуулт гэдэг маань өөрөө арга эн чинь зөвхөн Монголд хэрэглээд байгаа хэрэг биш. Дэлхийн нийтээр бүх улсууд бол хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулдаг арга хэрэгсэл нөгөө хууль чинь шүү дээ. Энэ хуулиуд дундаас хамгийн гол том чухал одоо нөгөө бүх хуулиудын суурийн суурь нь болохоор үндсэн хууль байгаа байхгүй тий. Тэр одоо бол ямар ч хөдөө одоо тэр уулын мухарт ганцаараа амьдарч байгаа хүнд бол хуулийн дор л амьдрна. Тэр хүн надад хууль ямар хамаатай юм гэж бодож ирсэн ч гэсэн хуулийн дор л амьдрна. Хүнтэй гэр бүл болно, нүүр хүүхэдтэй болно. Ингээл хамгийн наазах нь бол одоо нөгөө гэр бүлийн тухай хуулийн зохицуултанд ороод эхэллээ шүү дээ. Тэ? Хүүхдээ сургууль дүгэн тэгэхээр боловсролын дорн тэр биднес бүгдээрээ хүн болгон одоо үндсэн хуулийг бүр сайн таньж мэдэх хэрэгтэй. Бүр сахих хэрэгтэй. Өшөө түүгээр барахгүй бусад хуулиудыг сайн таньж мэдж дагаж мөрдөж байж ич хүн өөрөө энэ нийгэм донд одоо өөрөө бас асуудалгүй өөрийнхөө одоо ирээдүг сайхан гайгүй цогцлон бүрдүүлэх тийм болцол нөхцөл үүсгэх юм л да. Одоо залуу судлаачдыг дэмжих сан бол нэлээд хэд хэдэн судалгаануудыг хийсэн. Тэгээд тэр судалгаанууд бол бусад судлаач нарын хийсэн судалгаанаас ялгарх ганц л онцлогтой. Бид бол нөгөө судалгаа хийхдээ системийн инженерчлэлийн аргыг хэрэглэдэг тийм. Тэгээ өөрөөр хэлбэл системийн инженерчлэлийн арга гэдэг маань бол юмс үзэгдлүүдийг бүтэн бүхлээр нь цогцоор нь төсөөлж загварчлах аргыг хэрэглэдэг л байхгүй тий. Тэгэхээр биднээс яг энэ аргыг хэрэглээд биднээс 2018 онд бол нэг сонирхолтой судалгаа хийсэн юм л да. За тэр судалгааны ажил маань юу руу чиглэсэн гэхээр зэрэг ер нь энэ системийн инженерчлэлийн аргыг ашиглаад манай үндсэн хуулиар тодорхойлсон нийгмийн үзэл баримтлалыг загварт оруулж болох нь. Одоо манай нөгөө алдарт хуульч Чимэдгоо нэг хэлсэн үг байдаг шүү дээ тий. Энэ үндсэн хууль чинь бол одоо алган дээр тавьсан Монгол улс байхгүй юу гэдэг. Тий. Тэр маань юу хэлээд байгааг вэхээр энэ үндсэн хуулийг бүрдүүлж байгаа 7138 билүү тийм үгтэй. Энэ бүтэн текстийн дотн ингээ бүтнийг харах юм бол Монгол улс төгтөлчгээрээ багтцсан байна гэсэн. Тэгтэл биднээс 2018 онд тэр судалгааг хийж үзснээрээ бас илүү одоо тэр Чимэдгоон тэр хэлээд байгаа энэ 7100 7100 гаруй үгтэй энэ бүхэл бүтэн тийм талан бүлгээс зүйлүүдээс бүрдсэн энэ хуулийг бүтнээр нь авч үзэж байгаа байхгүй. Тэгээ урд нь бол яг их олон судлаачид манай үндсэн хуулийг судалсан л байдаг юм билээ. Тэгээд тэднээсийн дийлэнх олонх нь болохоор зэрэг тодорхой үндсэн хуулийн нэг заалтанд байж байгаа нэг заалтын утгыг эсвэл үгийг нь тайлбарлсан ийм юм байдаг байхгүй. Системийн арга болохоор зэрэг нөгөө далай чинь бүгдээр ингэ нийлүүлж байгаа цогцоор нь харж байгаа. Зөөрлөх юм бол одоо байшинг бүхлээр нь харж ийн гэсэн үг л дээ тий. Байшингийн суур нь ямар байна, дээвэр нь ямар байна, багнууд нь ямар байна. Тэгээд тэр дотор нь байж байгаа давхруудад нь юу байна уу, байх ёстой юмнууд нь байна уугүй юу гэдгийг нь биднес нөгөө системийн аргаар загварчилж харж байгаа хэрэг байхгүй тий. Тэр энүүгээрээ л ялгаатай байхгүй. Тэр үндсэн хуулийн одоо төгсгөлд нь хоёр алдартай үг гэдэг. Нэг нь мэдэгтэн тэгээд сахигтэн.
Тэгээ би бол урд нь энэ тэр судалгааг 2018 оны судалгаа хийхээс өмнө бол хүн мэдхийн тулд уншиж үзэх ёстой гэдэг. Тэгээд уншаал байсан л та. Тэгээд уншаад би бол өөрийгөө мэдэж гэнүү гэж бодоод байсан. Тэгсэн би тэр 2018 оны судалгаа хийсний дараа бол би нэг дүгнэлтийг зоригтой хийсэн. Хөөхий. Би чинь үндсэн хуулиа мэддэггүй юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл үндсэн хуулигаа бүтнээр нь доторх агуулгыг нь бүтнээр нь хараагүй юм байна шүү дээ. Тэгээ бүтнээр нь харах юм бол манай нийгэм чинь өөрөө нэгдмэл зорилготой тэр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүгдээрээ нөгөө тодорхой үүрэг хүлээдэг. Тэр үүргүүд нь хоорондоо харилцсан уялдаатай. Тэгээ хүмүүсүүд хоорондоо харилцахад одоо баримтлах ёстой хэв хэмжээ эднүсийг чинь бүгдээрийн заасан байдаг юм байна. Тэр ийм системийн шинжилгээ хийгээд энэ системийн шинжилгээний үр дүнд биднээс ямар мэдлэгийг өөртөө бий болгож байгаа нөхөр үндсэн хуульд орсон үг болгоны утгыг биднээс таньж мэднэ. Дараа нь нөгөө үндсэн хуулийн нөгөө 70 зүйлүүдийг чинь хооронд нь ингээд нөгөө хоорондоо ямар хамааралтай ингээд бүтнээр нь байшин гэдэг чинь бүтнээр нь харж иж ойлгохоос биш зүгээр нэг багныг харчаад энэ гоё байшин байна муухай байшин байна гэж харж болохгүй болчиход байна шүү дээ. Тэгээ тийм загварчлал руу оруулж харсан байхгүй. Тэгээ тэрнийхээ үр дүнд биднээс үндсэн хуулийн үзэл баримтлалыг загварчилж гаргасан тэр загвартаа биднээс хит 16 гэдэг нэр өгсөн. Тэгээ тэр маань юу гэхээр зэрэг хүний эрх төвтэй одоо нийгмийн үзэл баримтлал байгаа байхгүй. Тэгээд 16 нь болохоор манай үндсэн хуулийн 16 дугаар заалт буюу манай үндсэн хуулиар Монгол улсын иргэн болгонд баталгаатай эдлүүлнэ гэж үндсэн хуулиар баталгаажуулсан амласан 18 багц эрх хэрэгжил байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор зэрэг манай одоо нийгмийн маань нэгдмэл зорилго. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бол одоо төрн, намууд нь, иргэдэн, хувийн бизнесүүд нь бүгдээрээ үүрэг хүлээж оролцох хэрэгтэй гэсэн. Үндсэн гол ийм одоо нөгөө системийн загвар гараад ирсэн. Тэр энэ мэдээж энэ бол одоо өөрөө тийм төгс төгөлдөр судалгаа болоогүй. Гэхдээ ямар ч байсан бид бол одоо үндсэн хуулиар тодорхойлсон нийгмийн тодорхой хэв шинжүүд буюу одоо нийгмийн зорилго, зарчим, үнэт зүйлс эднэсийг хооронд нь харилцсан уялдаатайгаар нэг загварт оруулж чадсантай бол одоо биднес энэ судалгааны маань гол ач холбогдол байна гэж ингэж үздэг байгаа байхгүй тий. Тэгээд энэ байшин маань ийм байх ёстой гэдэг загвар гараад ирчих юм бол тэрэн дээр үндслээд биднес юу хийж болох вэ гэхээр энэ байшинд нийцсэн боловсролын тогтолцоо ямар байх ёстой, эрүүл мэндийн тогтолцоо ямар байх ёстой, төрийн тогтолцоо ямар байх ёстой гэдэг нь гарч ирээд байгаа. Тэгэхгүй одоо өнөөдөр манайд болохоор зэрэг төрийн тогтолцоо маань ямар байна уу, эсвэл нийгэм маань ямар байна уу гэдгээс үл хамааран одоо жишээлбэл боловсролын тогтолцоо гэж ярихаар нэг Кембриж, Оксфорд ч юм уу, эсвэл нэг баруунахны нэг юм хэлэл яриад яваад байгаа байхгүй. Тэгвэл биднес нийгэмд маань хэрэгтэй, нийгэмд маань үйлчлдэг боловсролын тогтолцоо хэрэгтэй тийм. Тэгвэл нийгмээ биднес томоор нь харж чадаагүй бол боловсролын тогтолцоогоо манай нийгэмд нийгмийн гишүүдийн хэрэгцээнд одоо нийцсэн тийм боловсролын загвар тогтолцоо гаргаж ирэх боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэ? Тэр одоо үндсэн хууль маань бол ерөөсөө бидний монголчуудыг нэгтгэх ирээдүйд хөтлөх магадгүй нэг ойрын бий бол одоо ойрын хэдэн 10 жилдээ баттай хөтөж болж чадах ийм одоо алтан газууд маань байна гэж ингэж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр биднээсийн хийсэн судалгаагаар болвол манай нийгэм маань өөрөө нэгдмэл зорилготой. Тэр нэгдмэл зорилго нь манай үндсэн хуулийн толгой дээр байдаг шүү дээ, тийм. Иргэний хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоо гэдэг ийм нэгдмэл зорилготой. Тэгтэл одоо их олон судлаач нар юун дээр очиж маргалдаад байдг вэ гэхээр иргэний гэж ямар юм, ардчилсан гэж ямар юм, хүмүүнлэг гэж ямар хэв шинжийг хэлээд байгаа юм бэ гэдэг дээр их маргалдаад байдаг байхгүй. Тэгтэл биднээсийн 2018 онд хийсэн энэ судалгаагаар бол энэ гурван асуултын маргалдаад байгаа энэ асуултын хариулт нь манай үндсэн хууль дотроо байж байгаа. Тэр нь үндсэн хуулийн 16 дугаар зүйл. Иргэдийн эрх ашиг, эрх чөлөө 18 багц. Тэгээ биднээс энэ 18 багцыг ангилж үтсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг төрөний хэлээд байгаа үндсэн хуулийн толгойд байж байгаа гурван юу вэ шүү дээ, тий? Одоо нөгөө ангилал, иргэний, хүмүүнлэг, ардчилсан гэдэг гурван хэв шинж рүү нөгөө 18 чи яг ингээд сайхан хуваагдаад орчиж байгаа байхгүй. Ямар гэдэг логик юм байхгүй. Зөрчил байхгүй. Тэгэхээр энэ дээрээс биднээс ямар дүгнэлтийг хийж байгаа вэ гэхээр зэрэг манай нийгэм маань одоо иргэдийнхэн эрх чөлөөг л баталгаатай
одоо эдлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгж байгаа бол тэр нийгэм маань иргэний хүмүүнлэг ардсан нийгэм. Ерөөсөө маш энгийн болчихж байгаа. Биднес одоо үндсэн хууль яагаад оршоод байгаа, нийгэм яагаад оршоод байгаа юм бэ гэх юм бол ерөөсөө үндсэн хуулийн 16 дугаар зүйл. Иргэдийгээ сайхан амьдруулахын тулд тэ иргэдийнхээ эрх эрхчлөлөг эдлүүлэхийн тулд энэ нийгэм чинь оршиж байгаа. Тэгвэл одоо энэ дээр яадаг вэхээр хүмсүүд чинь өөрөө эрх чөлөөнд хангаж байгаа иргэн болвол өөрсдөө бүгдээр бүтээлч болт юм бэ. Юмаа бүтээн. Өөрөө хоолоо олж идэн заавал төрөөс юм нэхэд байхгүй төрөг мөр гэдгээс улсаас нэхэд байхгүй. Тэ? Тэр нь бол одоо Макс Ниф гэдэг хүний суурь хэрэгцээний онлын тухай юу хэрэгцээний тухай нэг бүхэлдээ онлайн тэрүүгээр бол хүн болгон бол бүтээгч. Бид нар ч одоо алхам тутамд өдөр тутамдаа хүн болгон чинь юм бүтээж явж шин юм бүтээж явж байна те. Тэр бүтээгч нь бол хүн. Тэр бүтээгт нь битгий саадуулах гэж хэлээд байгаа байхгүй. Тэр эрх эрхчлөө гэдэг чинь. Тэгэх юм бол хүмсүүд одоо юмаа бүтээгээд өөрийнхөө амьдралыг аваад явчих чадна. Тэгэхээр нөгөө талаасаа ямар асуудал гарч ирдэг вэ гэхээр зэрэг тэгвэл одоо дугаар хорооны иргэн дугарын жаргал сайхан юм бүтээх гэж явж байхад нь хажууд нь дугаар хорооны иргэн дондгийн бат ямар нэг байдлаар саад хийгээд иж магадгүй. Тэгэхдээ үндсэн хууль дотор бол бас заасан байж байгаа байхгүй. Дугаар хорооны иргэн бат өөрийнхөө эрхийг эдлэхдээ дугаар босод хүмсүүдийн одоо нөгөө үндсэн хуулиар баталгаажсан эрхийг саад болж болохгүй. За энийг хэдүүлээ энгийнээр нөгөө юу руу хөрвүүлээ л да өнөөдөр ч одоо нөгөө түүц мүц гэл ингээд нэг яваад байна шүү дээ тэ. За тэгэхээр тэр түүц ажиллаж байгаа хүн бол нөгөө манай үндсэн хуулиар бол нөгөө юугаар одоо үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан 18 багц эрхийг манай нийгэм бол тэр хүнд бол юу ятсан байна. Батгаачлалсан. Тэг иргэн дугаар хорны иргэн бат одоо түүц ажиллуулж болох нь те энэ. Тэгтэл дугаар хорны иргэн бат үндсэн хуулиар тэр эрхээ эдлэхдээ үндсэн хуулийн 19-ийн 3-т заасан дугаар хорны иргэн долдгор дондог эднүсийн эрхээ эдлэхт нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй арга замаар тэр түүцээ ажиллуул. Тэр дотор бааж хийж болж болохгүй, бохир дуулж болохгүй, бөгдрөл үүсгэж болохгүй гэдэнс гэх. Тэгэхээр нөгөө түүц ажиллуулж байгаа дугаар хорооны иргэн бат маань өөрөө бусад улсуудын өмнө нөгөө үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан бүх эрхүүдийг одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа байхгүй. Тэгээ биднээс нэг бас нэг өөр нэг судалгаа хийсэн л дээ өнгөрсөн онд биднээс нөгөө юуны хүний эрхийн үндэсний комисс гэдэг үлээ те тэдэнтэй биднээс хамтраад хийсэн үндсэн хуулийн 16 дугаар зүйлд орсон 18 багц эрхийг биднээс үг болгоныг нь тодорхойлох. Тэгээд дээр нь тэр үндсэн хуулийн 16-ад орсон багцлсан эрхүүд байгаа байхгүй юу? Үндсэн хуулийн жишээлбэл одоо 16-гийн 3-т одоо юу гэдгийг хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр биднээс тэрнийг нь шалгаж хэмжиж болдог нэг эрхүүд рүү задлсан байхгүй. Тэгэхээр хүн иргэн болвол эрүүл орчинд амьдрах хэрэгтэй нэг эрх. Дараагийнх нь хоёр дахь нь болохоор иргэн аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Инхээр хоёр эрх болчихж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр биднээс үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан 18 багц эрхийг задлсан чинь 97 эрх болчихдог байхгүй. 97 эрх. Төсөөлж байна үү те? Тэгэхээр одоо энэ дээрээс биднээс үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг аваад үзэх юм бол үндсэн хуулийн 19-ийн 1-ээр төр бол иргэнийхээ өмнө үүрэг хүлээж байгаа. Тэрнээс одоо маньюсыга одоо иргэдийг удирддаг, залдаг, чиглүүлдэг үүрэг нь биш болсон шүү дээ. Тэр чинь хуучин нийгэмт юм байсан байхгүй. Одоо үндсэн хуулийн 19-ийн 1-ээр бүр тов тодорхойлцсон иргэдийнхээ одоо нэг үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг баталгаатай эдлэх эдийн засгийн нийгмийн, хууль зүйн, бусад орчин нөхцөлийг баталгаатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр манай төрийн гэж нэрлэгддэг энэ бүтцэд ажиллаж байгаа хүмүүсүүд бол нөгөө үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан 97 эрхийг баталгаатай эдлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх үүргийг төр хүлээж байгаа. Нөгөө түүц ажиллаж байгаа иргэн Батын өмнө энэ үүргийг хүлээж авах нь шүү дээ. Тэгтэл энэ Батын үйл ажиллагаанаас болоод эрх ашиг нь бас хохирж байгаа босод долгор, дондог, дончин хэм байдгийг тэднүүсийн өмнө төр бас үүрэг хүлээж байгаа. Тэ? Одоо тэр улсуудын чинь эрх ашиг бас хамгаалагдах учиртай шүү дээ. Батын эрхийг хамгаалах ёстой. Тэгсэн хэрнээ Батын үйл ажиллагаанаас болоод хохирж байгаа босод улсуудын эрх ашиг бас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр төрийн үүрэг бол 19-ийн 1-д заасан үүрэг бол 97 биш. Бүр хэдэн мянган болоо явж байгаа байхгүй юу?
Тэ. Ингээд бүр их нарийн төвхтэй харилцаанууд үүсч эхэлж байгаа байхгүй. Тэ. Гэхдээ манай үндсэн хууль дотор бол нөгөө гол тэр нарийн төвхтэй харилцаануудыг нь зохицуулах зарчмууд нь байж байгаа байхгүй. Нөгөө шүүгч, нөгөө цагдаа чинь, нөгөө хэмжүүр шалгуурууд эдэн судууд бүгд байж байгаа байхгүй манай үндсэн хууль дотор. Тэр одоо бүр яг ингээд одоо манай тэр Нодлингийн хүний эрхийн комисстэй хамтарч хийсэн судалгаан дээрээс бид дүгнээд хэлэх юм бол ер нь манай нийгмийн ерөөсөө эцсийн гол зорилго бол иргэдтэй тийм амьдрахад таатай, аятайхан орчны нөхцөлийг нь баталгаатай, аюулгүй орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэрнээс одоо тэр нэг хэдэн мега төсөл гэнүү ямар юм гэнүү тэр нэг баялагын самманч гэнүү нэг баахан юм гараад нэг төрийн хуучин одоо 1960 оны үндсэн хуулиар байсан үзэл баримтлуудыг одоо нэг юу яах гэж яваад шүү дээ энэ чинь урдаа барьчаад яваад шүү дээ. Дугаар хорооны эргэн дондог должин болгон бүтээлч байх хэрэгтэй. Тэр хүн өөрийнхөө амьдралыг аваад явахад нь цаад хийдэггүй байх хэрэгтэй. Тэрнийг нь бусад иргэнч цаад хийдэггүй байх хэрэгтэй. Төрийн байгууллагууд цаад хийдэггүй харин төрийн байгууллагууд нь хамгаалдаг байх хэрэгтэй болоод байна. Энэ чинь үндсэн хуулийн үзэл баримтлал. Ерөөсөө үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 19 дугаар зүйл, 17 дугаар зүйл, 14 дугаар зүйл. Тэр энийг биднээс иргэн болгон сайн ойлгох юм бол одоо биднээс жишээлбэл одоо тэр түүц ажилуулах уу үгүй юу гэж одоо шийдвэр гаргах хэрэгтэй болж штэ нөгөө бат гэдэг маань. Эхлээд тэр хүнд хэрэгтэй байж болно тэр түүц ажилуулах. Гэр бүлээ дийжих, дэмжих, жоохон орлого морлого олох. Тэгэхдээ тэгвэл ямар аргаар вэ гэдэг дээр нөгөө хүн чинь би дугаар хорооны эргийн тэднээс өмнө би 97 үүрэг хүлээж байгаа шүү. Энэ 97 үүргийгээ би бас хангасан аргаар түүцээ ажиллуулах хэрэгтэй гэдэг дүгнэлтээ хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарх нь төшөмлүүд тэр түүцийг нь хурааж нурааж буулгаж байгаа бол бас нөгөө дугаар хорооны эргний тэр батын нөгөө 97 эрхийг нь бийж өрчиж гэнэ үгүй гэдгийг бас одоо дүгнэж хэрэгжүүлж байгаа аргаа бас бодох хэрэгтэй байгаад шүү дээ. Тэр биднээс үндсэн хуулийнхаа үзэл баримтлуудыг явцаар сайн ойлголт нэг болцсон үед бол одоо энэ түүц энэ бизнес эрхлэгч болон хотын захиргааныхны дунд гараад байгаа үйл ойлголцол юу бол баг гарахгүй болох болж байна. Тийм шүү дээ. Тэгээд хамгийн эхлээд бол би нэгдүгээр одоо шалтгаан нь бол биднээс үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг мдээгүй. Таньж мдээгүй. Нөгөө би түрүүн хэлсэн шүү дээ. Үндсэн хуулийн төгсгөлд нь хоёр алдарт үг бүр том үсгээр бичсэн байдаг шүү дээ. Мэдэгтэн, сахигтэн. Тэгээд биднээс мэдэхгүй байхад шүү дээ. Бүр манайхан их олон хүн надтай уулзаж ярилцчихсан. Тэгэхэд бол миний ажилласнаар тэр улсууд хизээ үндсэн хууль руугаа нэг өнгөж хардгүйхээр өөрөө нэг асуудалтай, өөрөө нэг хүн юутай болохаараа зэрэгэл би үндсэн хуулиар тийм эрэхтэй ш тэгээд ирэхээр мэднэ. Тэгтэл иргэн болгон бол үндсэн хуулийн 17-оор үр хүүхдээ хөлсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах, татвар матураа төлөх, нийгмийн дэг журмыг хамгаалах, сахих гэд одоо олон үүргүүд шүү дээ. Тэр үүргүүдийг тэр хүн өөрөө бас эрхээ эдлэхийн тулд тэрнийг бас үүргээ хүлээх ёстой тийм. Тэр ингэж үндсэн хуулиад олон талаас нь цогцоор нь харж таньж мэдэхгүйгээс бодоод манай нийгмийн дунд тэр битгээл хоёр төшөмлийн дунд, иргэн төрийн дунд, хоёр иргэдийн дунд хэрүүл маргаан тэнцлэг үүсэдэг шүү дээ. Үндсэн хууль дотор зохицуулт нь байгаа байхгүй. Бүр дээр нь бол одоо нэмээд ярих юм бол одоо биднээс манад гарч байгаа хуулиуд их хийдэлтэй буюу биднээсийн хэлдгээр хуулиуд цоорхот. Тэгтэл одоо би нөгөө урд нь хийсэн судалгаатайгаа тэр ном дээр бичсэн дүгнэлтүүд эднээс ингээ харьцуулаад үзэхээр зэрэг тэр хуулиуд нь яагаад цоорхот гарч байгаа нөхөр их олон хуулиуд бол манай үндсэн хуулийн үзэл баримтлалаас бүр дэмий тэнэд явцсан. Тэр их хурлын гишүүд энэ үндсэн хуулиа ингэж бүтнээр нь уншиж ойлгож хэрэгэлдэг юм уу би бол маш эргэлзэж эхэлсэн. Тэ? Тэгээд одоо жишээлбэл би энгийн жишээ хэлье л да. Улсын их хурлын тухай хуулийг хараарай. Улсын их хурлын тухай хуулийн дотор бол үүрэг гэдэг үг нэгч байхгүй. Их хурл ийм эрхтэй. Их хурлын гишүүд ийм эрхтэй түүгээр барахгүй. Их хурлын гишүүд ийм бүрэн эрхтэй. Бүрэн эрхтэй гэдэг үг хэрэгжилж байгаа бол дутуу эрх гэж нэг юм гарч ирэх гэдэг байгаа. Тэгтэл үндсэн хуулийн 19-ийн 1-ээр бол төрийн альж бүтцэд бол эрхтэй гэдэг үг байхгүй юм байл шүү дээ. Эрх мэдэл байгаа. Эрх мэдэл чинь эрхээс ондоо юм байл шүү дээ хүмүүс. Эрх мэдэл гэдэг чинь тодорхой асуудлыг шийдэхийн тулд бусдыг алавдах үүрэг байхгүй юу?
Тэ? Одоо хүн холгоо хийгээд эсвэл нэгээ зодоод байгаа бол тэрнийг зогсоох нөгөө зодтолж байгаа хоёрыг салгах ч гэдэг юм те. Тэр нь бол нөгөө эрх мэдэл. Тэрнээс эрх гэж байхгүй тэнд. Тэгэхдээ үндсэн хууль дотор ч улсын их хэрлэлийн гишүүн нь ажил өөрийгөө гүйцэтгэхдээ бусдын нэр хүнд алдар хүндийг хүндэтгэн үзэх эрхтэй гэдэг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг уг нь бол үндсэн хуулийн үзэл баримтлалаар улсын их хурл чинь иргэддээ үйлчлэх бас нэг юу байхгүй нэг төрийн нэг салаа мөчр байхгүй. Тэгсэн чинь тэгээ бүгдээрээ нэг сайхан айгүй том одоо би төрийн төшмөл утсан гэдэг нөгөө төрдөө үйлчлэг. Тэгсэн нөгөө төрн гэдэг нэг юм байхгүй хаана байгаа. Төр хаана байгаа. Нөгөө очиад гар барьчих мэдчих гэхээр тэр нөгөөх нь байдаггүй. Тэгсэн хэрнээ төрийн 3 өндөрлөг гэдэг нэг хэлж гисэн. Тэгээ нөгөөх нь одоо нөгөө юунд үндсэн хууль заасан төрийн үүрэг мүргээ хариуцлага нэг гэхээр зэрэг эзэн үлддэггүй. Нэг бол их хурл, нэг бол засгийн газар, нэг бол шүүх, нэг бол юу гэдэг ерөнхийлөгч гэдэг ингээд явчихад. Тэр биднүүсийн энэ оюун санаан дотор маш их замбраагүй байдлууд үүсэж байна л да. Энэ замбрааг бий болгох хамгийн хүчрхэг зэвсэг бол одоо бидэнд байгаа үндсэн хууль. Яг үндсэн хууль бол төс төгөлдөр болоогүй гэдэгтээ би 100% санал нэг байгаа. Биднээсээ судалгаагаар ч гэсэн гарч ирсэн. Жишээлбэл улс төрийн намууд бол үндсэн хуулиар бол тодорхой үүрэг нийгмийн өмнө хүлээдгүй юм бэл. Маш муу. Хэрвээ одоо биднес нийгмийн амьдралыгаа сайхан цэгцтэй юутай болгохыг бол улс төрийн намуудыг үүрэгтэй болгох хэрэгтэй. Тэ? Гэх мэтлэнгээр үндсэн хууль дотор бол засах ёстой юмнууд бол зөндөө байгаа. Тэгэхдээ манайх ингэж сайхан бүтнээр нь шинжилтгүйгээр нөгөө үндсэн хууль руугаа өөрийнхөө бүтлгүүтэл тэр намынхаа бодлогын бүтлгүүтэл эсвэл төрийн байгууллагын бүтлгүүтэл эднүсийг авчиад нэг эзэн бийгүү үндсэн хууль руу мань чихчээд нөгөө үндсэн хуулийн маань өөрчлөлт шүү дээ. Энэ бол тон зохисгүй үйлдэл. Биднээс одоо нийгэм маань ямар байх ёстой юм бэ гэдгийг эхлээд биднээс үндсэн хуулиар тодорхойлсон тэр загварыг үг үсэг цэг тасалтанд бүрэн нийлүүлж хэрэгжүүлж үзээд тэгээд тэрнийхээ дараа болохгүй байх гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо үүрэггүй байгууллагыг үүрэгтэй байсан байгууллагыг авчиад ямар ч үүрэггүй болгоод эрхтэй болгоцоход тэгээд эн чинь үндсэн хуулийн буруу байна гэдээ ингээд яваад иж болохгүй шүү дээ. Эн чинь эрүүл саруул ухаанд нийцэхгүй шүү дээ. Тэ? Тэр иргэд маань өөрийнхөө одоо ирээдүйг гэрэл гэгээтэй өөрөө амьдралаа бүтээн тэрэнд нь одоо бас энэ нийгмийн зүгээс элдв дэмжлэг одоо хэрэгтэй, аюулгүй байх хэрэгтэй, эрүүл орчин байх хэрэгтэй гэж хүсэж байгаа тийм хэрэгцээ байгаа бол эхлээд биднээсийн хамгийн түрүүнд хийх юм бол үндсэн хуулиа нэг утгаар ойлгодог болмоор байна. Тэгээд үндсэн хуульдаа өөртөө захирагддаг баймаар байна. Тэгэхгүй өөрөө нэг ядарсан үедээ үндсэн хуулиа харж чад задарсан үедээ тэр ямд над ямар хамаатай ингээд явж болохгүй болчиход байна шүү дээ. Тэр бид манай үндсэн хууль бол манай нийгмийн одоо гол оюун санааны хүч маань бол манай үндсэн хууль юм байна. Бүгдээрээ үндсэн хуулиар яг яв цав дагаж мөрдөж сурцгаанаар. Ингээм бол нийгэмдх амьдрал их сайхан цэгцэр. Одоо манай үндсэн хууль чинь 1960 оны үндсэн хуулиас 92 оны үндсэн хууль чинь зарчмын ондоо шүү дээ. Төрчин иргэддээ үйлчлдэг бүтэц болсон. Одоо тэр нэг намын юм чинь байхгүй болсон шүү дээ. Тийм ээ. Хуучин тэр социализмын үед бол тэр намын бодлого чинь яаж хэрэгдэг байсан гэхээр зэрэг биднүүсийн өдөр тутмын хэрэгэлдэг байсан тэр үгнүүдийн утгыг чинь масгууд тайлбарладаг байлаа шүү дээ. Бүр Суслов гэдэг хүн байсан. Тэр болохоор зөвлөлт холбоот улсын коммунист намын үзэл сурталын хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга. Одоо үндсэндээ бол миний үеийнхэн тэгээд надаас данжаад миний дараагийн үеийнхэн дунд бол биднес бүгдээрээ Сусловын хүүхдүүд болчиход. Уг нь 1992 онд одоо шал ондоо бүр зарчмын үндсэн нийгмийн тогтолцоогоо сонгож аваад үндсэн хуулиар тэнд бичсэн мөртлөө одоо бол биднес төр бүгдийг хийх ёстой, төр бүгдийг шийдэх ёстой гал. Тэгээ тэр нь болохоор зэрэг нөгөө 1960 оны үндсэн хуулийн үзэл баримтлалууд ингэж яваад байгаа байхгүй. Тэгэхээр биднес одоо болтол уг нь үндсэн хууль маань бол одоо яг нийгмийн иргэдийнхаа сайн сайхны төлөө зориулагдсан хууль маань байгаад байдаг. Тэр маань бас яг жинхэнэ үзэл баримтлалаараа зарчмаараа үзэх юм бол нөгөө нүүбээс баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглал за тэр нь хүний суурь хэрэгцээний онол эднэстэй бол яг цав нийцээд байгаа байхгүй тий системийн онол эднэстэй тэгтэл биднес тэрнийг уншдаггүй хэрэгэлдэггүй хууль мөл гаргахаараа зэрэг нөгөө хуучин социализмынхаа үеэр ингэж явчихад байгаа гэдэг шүү дээ.
Одоо энэс чинь болоод нийгэмд маш их талцал үүсэж байна. Нийгэмд маш олон асуудал үүсэж байна. Цоорхотой хуулиуд гарч байна. Цоорхотой хуулиудыг чинь дагаад нөгөө авилгал, хээл хахуул, одоо нөгөө хүнд суртал, одоо юу гэдэг энэ тэр нөгөө нийгэм цөрөг үзэгдлүүд чинь бүгдээрээ гарч эхэлж байна шүү дээ. Тэр одоо эднүсийг засъя гэх юм бол хамгийн түрүүнд бидэнд бол оюун санааны биднүсийн дундын хүтж хэрэгтэй. Бүгдээрэнд нь хүлээн. Тэр маань утсан хууль. Өөр юу ч биш. Тэр нэг Гегел, Мегел одоо Кант, Мант ч гэнэ нэг баахан гүн ухаант нь тэр Аристотл гэж яриад идэв юм лээ. Тэднүүсийн чинь гаргасан мундаг шинжлэх ухааны үндслүүд чинь манай үндсэн хууль дотроо байж л идэв юм биш шүү дээ. Олон улсын нийтлэг хэв шинж зарчим эднэс гэдэг. Тэр зэрэг нэг үндсэн хуулиа судлаагүй байж нэг Кант, Мант, Гегел, Меглийг яриад тагаад нийгэм юм байх хэрэгтэй гэж яриад идэг улсууд байдаг. Би тэрнтэй санал нийлдэггүй. Манай үндсэн хууль. Бүр үндсэн хууль маань буруу байсан ч гэсэн биднес тэрнийг явцад дагах хэрэгтэй. Тэгээд дагаж үзчихэд энэ чинь буруу юм байна. Алийг засах хэрэгтэй. Дагаж үзээгүй ээжээ засаад ээж болохгүй болчиход байна шүү дээ. Тий би зүгээр бас энэ системийн дагвар системийн инженерчлэлийн чиглэлээр нэлээд судалгаа хийсэн хүний хувьд бол надад ажиглагдсан нэг зүйл бол бидний монголчууд эзэн Чингис хаанаас хойш одоо Монголын их эзэнт гүрнээс одоо бууралтын үеэс эхлээд бид өөрсдийн оюун санааны загвар, өөрсдийн оюун санааны үзэл баримтал байхгүй болчих. Тэгээд ялангуяа одоо нөгөө манжийн иргэшээлд орсон дараа нь одоо биднес чинь бараг 100 орчим жил Москвагийн иргэшээл буюу одоо коммунизмын үзэл санааны иргэшээлд орсон байна. Тэгээд тэр үед бол одоо Бээжингээс тэгж хий. Дараа нь нэг 100 орчим жил Москвагаас тэгж хий. Тэгээ бүр биднес нөгөө нэг бэлэнчдэг сэтгэлгээтэй болсон. Өөрийн оюун санааны загвар гаргаж тэрнийг хэрэгэлдэг, барьдаг задал туршил байхгүй болсон. Тэгэл нөгөө бусдын юмыг л дуурайгаа боловсролынхаа салбарыг сайхан болгоё гэхээр тэгээ Оксфордт айгүй гоё шүү дээ. Оксфорд. Эсвэл одоо тэр Финланд айгүй гоё шүү дээ. Тэгээд нэг бэлэн шийдэл хайгаал ингээд явж идэг. Тэгтэл тэр бэлэн шийдлүүд чинь тэндээ л мундаг сайхан байгаа болохоос биш. Манай Монгол ах уй сэтгэлгээ, орчин, эдийн засаг, хууль эрхтэн шал ондоо шүү дээ. Тэгээ биднес ерөөсөө ингээд нэг тийм бэлэнчлэх сэтгэлгээтэй наатагчаад. Тэр нь бол их олон юм тэр харагдаад байна. Одоо биднес өөрийнхөө оюун санааг дайчилж, өөрийн загвартай, өөрийн арга барилтай болмоор байна те. Нийгмийн олон асуудлуудыг бид яг бай тэр нэг Азийн хөгжлийн банк ч гэдэг юм уу, Дэлхийн банк ч гэдэг юм уу, тэднээсээр судалгаа хийлэг. Тэгвэл тэрнийг шууд битгий бэлэн копилтад хэлдэг. Тэгээд Монголынхаа хөрсөн дээр буулгал та тэгээ. Буулгаад тэрнийг нэг одоо бас бид чинь нэг манай Монгол инженерүүд чинь бас нэг юу байна шүү дээ. Нэг оюун санааны потенциал боломжууд байна шүү дээ. Тэрнийг ашиглал та Монгол судлаач нараа ашиглал та. Тэгэхгүй тэгэл нэг Азийн хөгжлийн банк тэгсэн шүү дээ гэл. Дэлхийн банк тэгсэн шүү дээ гэл. Тэгэл тэр нэг бурхны зэрлэг юм уу хаашийн тэгээд нөгөө нэг Америкууд яаж үндсэн хуулиндаа бүр 100% ингээд захирагдаад ингээд нэг нийгмийн хөгжлийн их мундаг ингээд хурцтай явсан хэдэнс гээд тэгэл тэднүсийг дуурайгаад нөгөө нэг донцсон донцлогоо болгоныг нь дуурайгаад ингээд яваад ах юм бол дахиад нэг Америкуудтай адилхан нэг 200 300 жил явж ижил Америкийн түвшинд хүрэх гээд шүү дээ. Тэгэхээр сая инжиний хэлдэг нөгөө нэг дүт. За биний хэлэх дуртай үг бол амдах арга байна уу гэдэг. Байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэр маань биднээсийн оюун санаагаа маш хурдан хөгжүүлэх, оюун санаагаа цэгцлэх. Тэгэхдээ хөгжүүлнэ гэдэг дотор байна шүү дээ. Биднээс ерөөсөө энэ хүний тарих гэдэг чинь, хүний оюун санаа гэдэг чинь биднээсийн амьдралд хэрэгцээтэй байгаа тэр олон шийдлүүдийг бүтээлч үйл ажиллагааны эрхэлдэг одоо хэсгийн юм шүү дээ тэр оюун санаа гэдэг чинь. Тэр биднээс энийгээ сайхан угаасаа одоо тэр байгалийн хуулийн дагуу явагдаж байгаа тэр үйл ажиллагаа та бидэнд бол энэ одоо сэтгэн бодох гэдэг мундаг чадвар өгсөн байна. Тэгтэл биднээс сэтгэн бодох гэдэг үйл ажиллагаагаа зөнд нь хайж хаад байна. Тэ? Биднээс сэтгэн бодох үйл ажиллагаагаа удирдахгүй байна. Зүгээр нэг зөнд нь хайчихсан сэтгэн бодох үйл ажиллагааны үр дүнд гарсан дүгнэлт загваруудад өөртөө очиод захирагдаад байна. Тэр энэ маань юу гэж хэлж яах вэ гэхээр та оюун санаагаа удирдахгүй, та оюун санаандаа удирдуулаад байна. Тэ. За удирдахын тулд та юу хийх ёстой вэ гэхээр нөгөө оюун санаа гэдэг юм чинь та биднээс энэ дотор байж байгаа ойлголтууд байгаа. Жишээлбэл хууль гэж юу вэ? Хүн гэж юу вэ? Ам гэж юу вэ?
Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэсэн. Тэгвэл хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Ам гэдгээ ойлгох хэрэгтэй. Эрх гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээ энийг ойлгоогүй байж би амьд явах хэрэгтэй штэ гэдэг ингэж яваад байж болохгүй болчиход шүү. Тэ? Тэр биднээс тэр одоо тэр хууль тогтоомж байгаа үндсэн хуулийг хэрэгжүүлэх ажлыг бүр ингээд нийгмийн гишүүн болгоны дадал болгочихсон тийм хэмжээнд хүргий гэх юм бол биднээс хамгийн түрүүнд энэ оюун санаагаа сайхан эмх цэгцтэй, сахилга баттай эмх цэгцтэй болох хэрэгтэй. Ингэхгүй бол одоо биднээс чинь зүгээр нэг фэйсбүүк дээр нэг юм уншингуудаа энэ ямар муухай хүн бэ? Энэ ямар сайн хүн бэ? Цэнхэр үстэй эн чинь ер нь болохгүй юм байна. Ногоон үстэй эн чинь болж гин гэдэг ийм дүгнэлтүүдийг хийгээд яваад байдаг. Эн чинь одоо тэр хүн өөрийгөө баллаад байна шүү дээ. Хажуугаар нь бас нэг хажууд нь байдаг ойр дотны хажуу хавиргынхаа улсуудыг бас баллаад байна шүү дээ. Буруу дүгнэлт хийн гэдэг чинь одоо биднээс ингээл зүгээр хамгийн ойрын жишээ авъя л да. Гэр бүлийн жишээ авъя. Одоо биднээс одоо ад жаргалтай амьдралыг бүтээхийг одоо бүх гэр бүл хүсдэг үсттэй. Эхнэр нөхөр хоёр хоёулаа хүсэх үү? Хүснэ те. Тэгтэл одоо аз гэж юу юм, жаргал гэж юу юм гэдэг хоёр ойлголтыг эхнэр нь нэг ондоогоор, нөхөр нь ондоогоор ойлгоцсон бол тэр хоёрын дунд аз жаргал үүсэх үү? Байхгүй шүү дээ. Тэгтэл одоо хэдүүлээ яаж гэнэ? Одоо нөгөө манай нийгэм чинь тийм л болчиход шүү дээ. Одоо нэг сайхан тогтвортой нийгэм бүтээн гэсэн. Тогтвортой гэдэг нь яагаад ч хэрэгтэй? Нөгөө тэр нийгэм нь иргэддээ ямар ч утгаар ямар арга замаар ахуй амьдралд нь тус дэмэр болох гэдэг юм гэдгийг одоо ойлгосон байхгүй л байж шүү дээ. Тэгвэл үндсэн хууль чинь бүгдийг хилээд өгсөн байж шүү дээ. Тэр үндсэн хуулийг сайн ойлгохын тулд бол судлах хэрэгтэй. Зүгээр нэг уншиж үзэх бол хангалттай биш. Манайхан нэг уншиж үзснийг би мэдэн шүү гэдэг байхгүй. Нэг тоож хэйжилсэн эсвэл үндсэн хууль дотор байж байгаа нэг өгүүлбэрийг чийжилчих хэвгүүтэй. Би үндсэн хуулийг мэдэн шүү гэдэг ингээд. Тэр худлаа өөрөө өөрийгөө хуураад байгаа байхгүй тий. Тэр дүтлийн амдыг гэх юм бол биднээс оюун санаагаа сайхан цэгцтэй хөгжүүлэх хэрэгтэй. Таны тархич нь бол одоо ирээдүг бүтээх, ирээдүйн таны амьдралын чинь загварыг бүтээдэг хэрэгсэл чинь таны тархич чинь шүү дээ. Тэрнээс Оксфорд, Кембриж биш шүү дээ. Вашингтон биш, Москва бол бүр биш. Тэ таад бүтээдэг шүү дээ. Би 3 жилийн дараа тим юм болцсон байна да. Тим юм хийндэ гэдэг ингэ бүтээж шүү дээ. Тэгэхээр энэ дотор ч үүсэж байгаа үз. Тэгвэл энийг яаж үүсгэж яах вэ? Та ботож үүсгэж байгаа. Тэрнээс одоо copy paste хийж үүсгэж байгаа биш. Тэ? Та биднээс хэрвээ энэ одоо нийгмийн дотор болж байгаа болохгүй олон асуудлуудыг сайхан одоо тийм өчнөө олон 10 жилээр шаардахгүйгээр одоо бас нэг жоохон буйртай, суйртай бодит амьдралд нийцсэн ийм загвар шийдлийг үүсгэе гэвэл оюун санаагаа бодлоо. Энгийнээр хэлэх юм бол энэ амнаас чинь гарч байгаа үг болгоныхаа утгыг л сайн таньж мэдж ил ярьдаг болъё гэдэг шүү дээ. Бид нар ч хоорондоо ярьж иж нөгөө шийдвэрээ гаргадаг шүү дээ. Ярина гэдэг чинь амнаас ч үгнүүд гаргаад байна. Бичнэ гэдэг чинь та үгийг бичиж байгаа. Тэгтэл тэр үгний чинь утга гэж нэг юм байна шүү дээ. Энэ чинь энэ дотор байна. Энийг сайхан эмэг цэгцэнд оруулахгүйгээр биднес нэгдсэн ойлголт нэгдсэн юм төрч чадахгүй. Тэр яг л тэр аргаа хэрэглээд үндсэн хуулиар зөв ойлгож таньж мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл манай нийгэм донд бол одоо тийм нэг талцал, малцал одоо тэр хуваагдал элдв том асуудал үүсэх юм байхгүй шүү дээ. Сайхан одоо хямбуанч ирсэн бид Монгол загвартаа гэдэг ингээд сууж юмар шүү дээ. Манай үндсэн хууль байна гэл. Тэгэхгүй одоо тэгэл нэг хэсгэн тэр нэг Кембриж яриад нөгөөх нь Оксфордтой яриад нөгөөх нь Москвагийн их сургууль яриад нөгөөх нь одоо сүүлийн үед Казак, Киргиз, Мэргэс хаашаач гэнэ ингээд яваад. Гүн чи бидний тарих яатсан юм. Монгол тарих Монгол загвар байж болдгүй юм. Би бол одоо манай монголчуудад тэр зэргийн оюуны потенциал байгаа гэж 100% итгэлтэй. Нэг энэ тэнд очиод нэг юм хайцсан юм шиг нэг юм болов. Өө наат гаргыг чинь яг Монголд очиж хийч. Өө наат чинь тийм аргуугаад. Тэгээ нөгөө шар толгойтой донд нь энийг ингэж хийвэл яасан ингээд сайдаар нь хэлэхээр хүнээрээ ингээд. Нөгөө Монгол инженер нь очиж хэлэхээр наат гаргыг чи олон улс тэгдгүүл юм байлаа шүү дээ ингээд яваад. Ариу явд мөн үү ч. Арил биш болчиход шүү дээ. Тэг. Ер нь биднес нөгөө бодод сэтгэхэд чинь бол бодод сэтгэх замаар л нөгөө номын утга, шүлгийн утга, дууны утга, үгийн утгыг биднес ойлгодог шүү дээ. Ойлгож энэ дотор загвар үүсгдэг байхгүй. Тэгэхээр биднес одоо жишээлбэл би өглөө, босоо, цай, уув гэдэг нэг юм 5 үгтэй өгүүлбэрийг ингээд сонсоход энэ дотор чинь ямар ч нэг болохгүй юм байхгүй шүү дээ.
Тэгтэл би өглөө босоод чулуу уув гэд ингээ хэлчих юм бол энэ юм гачи юм бэ гэдэг. Тэгин энэ юу хэлээд байна вэ гэхээр энэ үгнүүдийн чинь цаана байгаа утгуудыг биднээс маш хурдан бидний тарих бол загварчлаад хооронд нь шүтэлцээг нь таньж мэдчихэд байдаг байхгүй. Тэр энэ маань бол нөгөө сэтгэн бодох гэдэг үйл ажиллагаа чи яваад байгаа. Тэр сэтгэн бодох үйл ажиллагааны хамгийн ихнийх нь хариулт нь асуулт нь юунаас эхэлдэг вэ гэхээр ямар гэдэгт хариулахаас эхэлээд байдаг байхгүй. Ямар сандал гэж ямар юм байж юм. Тэр сандал гэдэг одоо дөрвөн хөлтэй юутайч гэдгийг тавцсан та яадаг юм уу. Дараа нь сандал гэж юу вэ? Юу вэ гэдэг. Тэр нь бол арай одоо нэг дараагийн төвчнийх нь юм гэдэг явж шүү дээ. Дараа нь үгүй энэ сандал чинь яагаад нураад унцдаггүй юм? Буюу тэгэхээр одоо яагаад гэдэг асуулт чинь өөрөө танаас хариулт нэгтдэг. Энэ хариулт нь энэ олохын тулд та ботдог байхгүй. Энэ бол нөгөө хоёроос бүр хавьгүй илүү өндөр түвшний сэтгэн бодох үйл ажиллагаа байхгүй. Тэгсний тэрний дараа арга зам. Ямар нэг зорилгыг хэрэгжүүлэх арга зам. Арга замыг биднес таньж мэдэх, бүтээхийн тулд биднес яаж гэдэг асуултанд хариулдаг байхгүй. Энэ бол бүр өндөр түвшний байхгүй. Тэгэхээр биднес одоо үндсэн хуулигаа ингээд ярих юм бол одоо ингэж шүү дээ. Биднес энэ дөрвөн асуултанд хариулж чадах хэмжээндээ хүртэл үндсэн хуулийнхаа утгыг үгнүүдийг нь ойлгох хэрэгтэй. Тэгхгүйгээр бид нь ойлгож чадахгүй шүү дээ. Одоо би түрүүн хэллээ шүү дээ. Хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Тэр хүн гэж юу юм? Эрүүл гэж юу юм? Орчин гэж юу юм? Тэгээд энэ хоёр хүн яагаад эрүүл орчинд амьдрах хэрэгтэй? Энэний дараа яаж эрүүл орчноо бий болгох вэ? Энэ одоо биднээс өдөр тутмын хэрэгэлдэг энэ дөрвөн асуулт чинь биднээс сэтгэн бодох үйл ажиллагааг хөтчихнэ байхгүй. Энэ дөрвөн асуултанд та хариулж чадчихвэл үндсэн хуулийнхаа өгүүлбэр болгоныг бүтнээр нь хараад энэ дөрвөд хариулж чадж байгаа бол та үндсэн хуулигаа би мэдчихлээ дээ гэж хэлж байна. Үндсэн хуулийн бүр төгсгөлт нь байж байгаа шүү дээ. Мэдэх түн бидний тушаагаад шүү дээ. Мэдэх хэрэгтэй. Тэгээ яагаад мэдэх хэрэгтэй юм гэхээр энэ танд хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо улс нийгмээ, улс төрөө ерөнхийлөгчөө ерөнхий сайдаа сайхан болгохын тулд үндсэн хуулиар та үндсэн хуулиа мэдчихэж хамгаалал. Ирэхээ амьдралаа. Тэгээд өөрөө бас сахих түн. Яагаад гэвэл тантай адилхан бусад улсууд бас л ирэхээ хамгаалуулмаар шүү дээ. Тэгээ би ямар Монголын нийгэмд би ганцаараа амьдарч байгаа биш үү те. Бат ганцаараа амьдарч байгаа биш. Ганцаараа эрэхтэй биш. Хажууд нь одоо донд дулмаа должин гэдээ бүгдээр л эрэхтэй байх шүү дээ. Тэгэхээр зэрэг үндсэн хууль заасан зарчмыг сахиж амьдраа. Мэдээж нэг өдөр бүгдээрээ ингээд ухаантай болоод үндсэн хуулийг ярина гэж байхгүй шүү дээ. За миний дууснаар бол одоо нэг 2-3 жилийн өмнө илүү ерөнхийлөгчийн санаачлагаар Мойсийн дэргэд үндсэн хууль судлалын төв байгуулсан гэсэн. За энэ бол одоо маш чухал алхам. За хоёр дахь нь бол биднээс заавал одоо төрийн байгууллагуудыг хүлээхэд байхгүйгээр иргэний нийгмийн байгууллагууд жишээлбэл манай залуу судлаачдын дэмжих сан өөрийнхөө чадах нөөцөнд тааруулаад энэ хоёр судалгааг хийсэн байна шүү дээ. Тэр хүн болгон энийг ятаж таньж мэдэх тийм орлогуудыг хиймээр байгаа боломжтой. За гурав дахь нь бол тэр би дунд сургуульд орох ёстой гэж боддог. Дунд сургуулийн хөтөлбөрт бүр тусад нь бүр нэг бүлэг болгоод оруулмаар байгаа. Сургуулийн хөтөлбөр. Бүр дунд сургуульд нь шүү. Тэ? Тэр дээд сургуулийн руу биш. Дунд сургуулийн хөтөлбөр. Бүр болж игэл бүр баган гэсэн. Эн чинь суур ойлголтууд байхгүй. Тэ? Одоо жишээлбэл үндсэн хуулийн 16-гийн 11 төлөө одоо бие биенээ доромжилж болохгүй. Үндсүү бие биенээ доромжилж болохгүй. Одоо манайхан чинь яаж яана нөгөө л ёстой тэр фэйсбુક юм уу гарчин л бие биенээ хулгайж янхан долон дээрм чи юуг нь одоо заримдаа бүр сайд нь хүртлээ нөгөөдөлийг хүн доромжлоо сууж шít. Ялаа хорхоо этнос гэсэн юм. Тэ? Үндсэн хуулиа одоо үтсэн ерөнхийсээ тэгж ярих уу? За бүр цаашлах юм бол одоо өнөөдөр биднээс технологийн шийдлүүдэд их одоо бидэнд дэмжлэг болно. Нөгөө онлайн сургалтын хөтөлбөрүүд байна. Нөгөө AI суурилсан хөтөлбөрүүд байна те. Одоо манай залуу судлаачдын дэмжих сангийн
зарим судлаачдын биднес бол одоо үндсэн хуулийн дээр 16 дугаар зүйл заасан эрхүүдийг бүр одоо дижитал хэлбэр рүү оруулаад тэгээд тэр нэг AI цорилсан буюу хиймэл оюуныг ашиглаад одоо ямар ч хууль дүрм журмуудыг тэр үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан эрхүүдээр ингээд шүүдэг тийм шийдэл хүртэл гаргацсан байж шүү дээ. Тэр энэ бол одоо биднээсийн хамгийн эхлээд бол одоо ерөөсөө хийх зүйл маань хүн болгон л нэр үндсэн хуулиа би судлах ёстой юм байна, мэдэх ёстой юм байна гэдэг нэг тийм ухамсарын дүгнэлт, тийм ойлголтыг л хүмүүсүүдэд нутагшуулах их сайн байна. Эмх цэгц гэдэг чинь биднээс оюун санаанд байгаа эмх цэгц буюу одоо нөгөө юу чинь үндсэн хуульд байж байгаа загварч л байхгүй. Үндсэн хуулиар төшмөлөө чи ийм хийх ёстой шүү дээ. Цагдаа чи ийм хийх ёстой. Ингэж чи болохгүй. Үндсэн хуулиар би ийм эрэхтэй, би бас ийм үүрэгтэй. Ингээд би ийм үүрэгтэй. Би энэ ажлыг хийвэл би энэ дондгийн амьдралыг нь болж магадгүй. Тэгвэл болиё да. Эн чинь үндсэн хууль харш юм байна гэд. Ингэж л ойлгодог, хэрэгэлдэг л болмоор байна л да. Тэр хүртэл мэдээж тийм амархан явахгүй баг. Тэ? Тэгэхдээ өнөөдрийн байгаатайгаа харьцуулах юм бол би хавьгүй хурдан одоо эерэг өөрчлөлт гарч ирнэ гэдэгт би одоо итгэхэд л яваад байгаа шүү дээ. Би ч одоо